Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр Python Tkinter сан дээр хүний биеийн жингийн индексийг олдог програм буюу аппликейшнийг хэрхэн бичгийг та бүхэндээ тайлбарлая. За бичлэгээс өмнө өөрийгөө та бүхэндээ танилцуулъя. Намайг Амар сайхны Түшүнбаяр гэдэг. Миний бие шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа бүрэлдэхүүн сургууль болох мэдээлэл холбоо технологийн сургуулийн мэдээллийн технологийн тэнхимийн ахлах багш доктор Амар сайхны Түшүнбаяр байна. За ингээ өнөөдрийнхөө хэдүүлээ хичээлдээ орё. Заавал ерөнхийдөө бичлэгүүд дээр өөрийгөө танилцуулахгүй яваад байдаг учраас хүмүүс их намайг асуудаг. За хэдүүлээ Jupyter ноутбукийнхаа ажлын орчноо нээ. За Jupyter ноутбук маань автоматар нээгдэж байна. За хэдүүлээ Newton-ээс Python 3 IP kernel гэсэн сонголтоо сонгоно. За хэдүүлээ хамгийн түрүүнд нэгдүгээр мөрөн дээр юу хийх вэ гэхээр Python Tkinter сангаа импортлж оруулж ирэх ёстой. From import гэсэн мөрийг өчн за дунд нь Tkinter od гэсэн командыг бичих гэнэ. За ингэснээр Python-ы парам дээр Tkinter сангийг импортлж оруулж ирээд хүссэн сангийн модуль функцуудаа дурын байдлаар ашиглах боломжтой болно. За дараагийн ээлжинд нь бид нар юу хийх вэ гэхээр дараах зүйлийг бол хийх ёстой байгаа. Хоёрдугаар мөрөн дээр хэдүүлээ ажлын дэлгэцийн орчноо бэлдээ. За ажлын дэлгэцний орчноо win гэсэн хувьсгчаар тодорхойлж өгье. Win тэнцүү tk функц. За ажлын дэлгэц маань ажиллаж байгаа эсхийг шалгая. Main loop. За тэгээд enter дарая. Control enter буюу одоо Windows үйлдвэрлэлийн систем дээр Control enter, Mac үйлдвэрлэлийн систем дээр Command return төслөөрөө дарнаа. За энэ тухай өмнөх хичээл дээр та бүхэндээ тайлбарлсан байгаа. За ингээ ажлын орчин маань бэлэн боллоо. За одоо дараа нь бид нар юу хийх ёстой юм бэ гэхээр дараах зүйлсийг хийн. Биеийн жингийн индексийг тооцоолдог парам бичих гэж байгаа учраас парамынхаа гарчгийг буюу одоо аппликейшныхаа гарчгийг төрүүлж тавьж өгнө. За гарчиг ямар байх вэ гэхээр хэдүүлээ шууд бичээ. Level функцэн дотор хоёр аргумент тавьж өгөх ёстой байгаа. Эхний аргумент нь ажлын дэлгэцийг хаана байршуулгаа тавьж өгнө. Тэгэхээр ажлын дэлгэцээ бид нэр win гэсэн object файлаар нэрлсэн учраас win гэсэн хувьсгчийн объект нэрээ level-ийн эхний аргумент буюу параметрээр тавиад өгнө. Хоёр дахь нь text гэсэн параметр дотор текстээ бичнэ. Биеийн жингийн индексийг олдог програм гэдэг. За ингээд ихний левел бол бичээд өгчөж байгаа юм байна. За одоо яах вэ гэхээр бид нэр энэхүү левелийг дэлгэцэн дээр байршуулна. За яаж байршуулах вэ гэхээр одоо хэдүүлээ grid функцаараа харъя. Цэг grid за өсгийн бондоо солиог бичсэн байна. Цэг grid row тэг column тэг. За тэгдүгээр мөрний нэг тэгдүгээр баган дээр дэлгэцээ байршууллаа. За хэдүүлээ ажиллуулад үзье. Command return төслөөрөө дарлаа. За ажилласан байна. Биеийн жингийн индексийг олдог програм гэдэг. За одоо энэ дээр хэдүүлээ өмнөх хичээл дээр заагаагүй шинэ сэдвэр өнөөдөр үзнэ. Эхлээд ажлын дэлгэцийнхаа хэмжээсийг бол тааруулна. Энийг бол хэдүүлээ заасан байгаа. Ажлын дэлгэц маань 600 харьцах нь. За энэ бол өргөн буюу horizontal пиксэд нь 600. За вертикал нь 300. Одоо босоод ингэлгэн гэсэн үг. За ажлын дэлгэцээ бол ингээ байршуулсан. Одоо яах вэ гэхээр биеийн жингийн индексийг олдог гэдэг энэ левелээ парамынхаа голд нь тавь. За голд нь тавихын тулд бид нэр тэгдүгээр мөрний нэгдүгээр багнаа. За ажиллуулж үзлээ. За энийг хаагаад дахиад ажиллуулъя. За За бас голлоогүй явж гин. За дахиад хаагаад үзье.
За Mac-ийн систем дээр миний Mac-ийн систем дээр ингээд ерөнхийдөө Tkinter саман ажиллахдаа жоохон алдаа зааж байгаа. Windows дээр бол асуудалгүй ажиллана. Row тгийн 1-р баан. За энэ өөрчлөлт орж ирэхгүй байна. Яг хоо дараагийн level хийхээр өөрчлөлт ороод ирэх байхаа. За одоо энэ ажлын хуудасныхаа хэдүүлээ өнгийг өөрчлөе. За өнгийг өөрчлөхийн тулд бид нэр ямар командыг хийх ёстой вэ гэхээр дараах командуудыг хийн. Win цэг configure гэдэг функцийг бичээд дотор нь background буюу одоо background гэдэг чинь дэвсгэр өнгө гэсэн үг. BG гэсэн хувьцагч объектыг сонгоод background-ийн өнгийг тавина. Өнгийг тавихтаа чагт үсгээ тавиад 6 ширхэг тэг тавина. За 6 ширхэг тэг тавина гэдэг маань энэ маань өөрөө хар өнгөтэй дэлгэцийг бол бид нар ажлын дэлгэцийг бүтээж ийн гэсэн үг. Өнгөний гормын онолыг та бүхэндээ тайлбарлахад бол өнгөний горим маань дараах байдлаар ажилладаг. Энэ 6 орны чинь тийм үү комент хэлрээр бичээ үзэхэд эхний 2 орн нь улаан өнгө байна нэрээд. Эхний 2 орн нь дараагийн 2 орн нь грийн буюу ногоон өнгө байна. Дараагийн 2 орн нь blue буюу цэнхэр өнгө байна. Энийг яаж юм байгааг би мэдээд байгаа юм бэ гэхээр энэ маань одоо өнгөний тооллын системийг бол hexadecimal буюу 16-ын тооллын системээр илэрхийлсэн учраас ингэж бол гарч байгаамаа. За өнгө нь бол одоо нэгсэндээ ханалт бууралт гэсэн хоёр хэсгээс бол тогтож байгаа. Би бол мэрэгжлийн учраас буруу ярьж магадгүй. Өнгөний өнгө судлалын бол мэрэгчлэн бол биш. Миний би бол одоо дизайнер буюу одоо дизайны үндсийг бол сайн мэдэхгүй учраас та бүхэндээ буруу ярьж магадгүй. Гэхдээ өнгөний бууралт нь тэгээс F гэсэн 16-ын тооллын системээр явнаа. Тэгээс 1 2 3 гээд цагаан талхаа өсгөд ороод тэгээд 7 8 9 болоод 16-ын тооллын систем дээр байдаг A B C D E F гэсэн өсгүүдээр бол өнгийг бол илэрхийлдэг. Тэг гэхээр одоо ямар ч өнгөхгүй байх гэсэн үг. За тэгвэл FF гэх юм бол одоо улаан өнгө. Улаан өнгө бол хамтлан байна гэсэн үг. За энийг яаж мэдээд байгаа юм бэ гэвэл хэдүүл AA-гээ үзье. За улаан өнгө арай бүдэг болж байна тийм үү? За тэгвэл 2 2 гээд үзье. За улаан өнгө бүр юм хүрэн хэлбэрээр орж байна. За тэгвэл дараагийн орон буюу голын орн маань ногоон. За ногоон гарч ийн. Сүүлийн 2 орн маань цэнхэр өнгө. За тэгвэл эндээс хэдүүлээ дараах өнгөөр хэдүүлээ зохиоё. Өнгөний кодоо англиар хайгаад үзье хэдүүлээ. Юу гэж хайх уу гэхээр за одоо усан цэнхэр өнгийг hexadecimal код нь хэдвэ гэдгийг үзье. Light blue color hexadecimal code. Light blue. За ADD 8E6. За энэ өнгийг авчиад энэ дээр тавилаа. Ажиллууллаа. За усан цэнгэр өнгө гараад ирлээ. Light blue өнгө. За одоо хэдүүлээ дараагийн үндсэн ажилдаа оръё. Одоо дараагийн левелүүдээ оруулж өгнө. За энэ дээр 3 левел бол бичигдэх ёстой байгаа. Биеийн жингийн индекс нөгөө олохын тулд биеийн жингээ оруулах гэсэн нэг левел, дараа нь та өндрөө оруулах гэсэн нэг левел, дараа нь хариу олж байгаа нэг левел байх ёстой. 3 левел байна. За эхний левелээ одоо хэдүүлээ. Буюу одоо энэ парам дээр 2 дахь левелээ бичиж level ажлын дэлгэсэн дээрээ байршуулад текст нь та жингээ оруул. За энэ бол парамын командууд дээр хүнийг жоохон захиргаатсан ч юм уу те заавар биелүүлэхээр хэмжээний өгдлүүд бичих ёстой байгаа. Та жингээ оруул инктиг гэсэн. Тэрнээс биш оруулно өдр гэж бол бас арай бэж боломгүй санагддаг. Одоо зөвхөн миний бодлоор. За энэ маань одоо 1-р мөрний тэгдүгээр баган дээр бичигдэнэ. За ижлүүлээд үзье. За ингээд биеийн жингийн индекс гэдэг маань индексийг олдог парам гэсэн эхний левел маань голлоод ороод ирж байна. За одоо дараа нь хэдүүлээ. Дараагийн левелээ бичиж. Level
ажлын дэлсэн дээр байршуулад текст нь та өндрөө оруул. Цэг гэрээд функцаар 2 дугаар мөрний тэгдүгээр багна. За энэ багны талаарх ойлголтыг хэдүүлээ 2 level 2 entry оруулах гэсэн бичлэг бол миний одоо энэ Project Team-ийн сувгийн Python Tkinter санг одоо хэлбэр сурах гэсэн плейлист дотор байгаа. Тэр бичлэгийг үзээрэй. Ерөнхийдөө бол тайлбарлсан байгаа. За одоо хэдүүлээ энэ дээр entry буюу оролтын бокс бол бичих хэрэгтэй байгаа. 2 level маань ороод ирлээ. Та жингээ оруулна уу, та өндрөө оруулна уу? За тэгэхээр 2 энтриг оруулахаас өмнө 2 хөвсгчийг бол зарлж өгөх шаардлагатай байгаа. Тэр 2 хөвсгч нь ямар хөвсгчд байх вэ гэхээр эхнийх нь жин. За жингээ бид нар бутгаагаар оруулж болдог учраас double variable хөвсгчээр авна. Дараа нь өндрөө бас бутгаагаар оруулах учраас double variable var гэсэн хөвсгчээр утгыг нь оруулж өгнө. Ингэж хүчтэй dv үсэг хоёроо томоор өчнэ. За одоо оролтоо хэдүүлээ нэрлэх ёстой байгаа. Оролтон дээр юу гэж нэрлэх вүхээр оролт 1 тэнцүү intro win text variable гээд хөвсгчийн нэрээ тавиад одоо түрүүний бичсэн бидний энэ жингээ гэж хүчээд ард нь гэрид функцаар байршлаа барина. Байршлаа байршуулна. За тэгэхээр энэ level-ийн араас байршуулах гэж байгаа учраас 8 дугаар бүрний араас байршуулах учраас row 1 байна. Column 1 байна. Яг араас нь. За хэдүүлээ харъя. За араас нь байршсан байна. Тэг ороод ирлээ тийм үү? За дараагийн оролтын боксоо байршуулъя. Оролт 2 тэнцүү entry ажлын дэлгэцлээ бичээд text variable жин. За жин гэхгүй өндөр гэн тийм үү? Өндөр оруулж байгаа. Цэг гэрээд функцаар row. За энэний араас учраас та өндрөө оруулна уу гэдэг текст араас гарах учраас row 2 column 1 гэж оруулнаа. За миний энэ дундаа зайтай бичээд байгаа бичгэл бол ямар ч ялгаа байхгүй. Та бүхэнд ойлгомжтой болох гээд ингэж дундаа зайтай зайгүй бичиж байгаа шүү. Тэрийг бас анхааралтай аваарай. За жингээ оруулна уу, өндрөө оруулна уу гэд үндсэн 2 level. За entry box буюу одоо input box ороод ирлээ. Энэ дээр бол хэрэглэгч нараа өгдлөө оруулж тоогоо оруулна, жин өндрөө оруулна. Одоо бид нэр давчлуураа байгуулна. Дээрээс нь давчлуурын ард юмудаар тухайн хариуг хэвлэнэ. Тэгэхээр нэг давчлуур нэг level бол хэрэг болох нь байна. За хэдүүлээ эхлээд level-ээ байршуулъя. Давчлуураас өмнө. За level-ээ хариу гэсэн хөвсгчд оноогоод level win text гэчээд тэнцүү. За хоосоо тэмдэг мөрөөр нэгээд ингээ орчих нь хоосоо. Эсвэл space цай авсан ч болно. За дараа нь хариу текстээ байршуулахдаа гэрид функцаа ингэж салгаж байршуулахгүй бол утга маань хэвлэгддэггүй. Өмнөх бол бичлэгээр видеолээ тайлбарлсан байгаа. За одоо тэгвэл яаж энэ дээр мөрөө байршуулах вэ гэхээр 3 дугаар мөрөн дээр байрших учраас row 3. За тэгээ өмнө нь нөгөө тэгдүгээр баган дээр нь давчлуур байрших учраас column 1 гэж бичнэ. За хэвлээд үзье. За энэ дээр ороод ирсэн мэн тэ энэ доор. За одоо тэгвэл дараа нь одоо хэдүүлээ. Үндсэн функцаа бичээ. За функцаа бичгээс өмнө хамгийн түрүүнд хэдүүлээ давчлуураа байршуулад үзье. Давчлуураа B гэсэн хөвсчээд оноогоод
Батан Win ажлын дэлгэцэн дээр текстэн дотор нь монголоор тооцоол. За ингэ орчихъя. За grid функцаар row хэдүүлээ 3 дугаар мөрний багнаа тэг. За ажлуулаад үзье. За ороод ирсэн байна те. Тооцоол гэдэг төвчтөр ороод ирлээ. Манай хариу гарах level маань үе чинь бүгд бүрэн боллоо. Одоо нэг л зүйл дутсан. За юу дутсан бэ гэвэл одоо энэ төвчтөрийг дарахад биенжингийн индексийг тооцоолдог функц хэсгээ одоо бичнэ. За функц хэсгээ бичихдээ бид нэр энэ төвчтөр дотроо 3 дахь параметрийг гаргаж ирнэ. Эхнийх нь бол дэлгэцнээр байршуулах байсан. Win гээд объект одоо хувьцагчаа байршуулсан. Дэлгэцэн дээр Win гэ нэрээ бичсэн. Хоёр дахь нь текст буюу төвчлөрийн харагдах байдлыг тооцоол гэд бичсэн. Гурав дахь нь command буюу энэхүү төвчлөрөөр дарахад ажиллах тэр функцийг дуудах команда бичнэ. За энэ дээр хэдүүлээ тооц гэсэн командыг бичээд өгье. За одоо 18 дугаар мөрөн дээр хэдүүлээ функцаа бичнэ. Функцаа төвчлөрийн ард бичих юм бол ажиллахгүй. Тийм учраас div тооц гэсэн функцаа бөөрөнхий алт нээж хагаа биччихнэ. Давхар одоо тодорхойлолтын тэмдэгээ тавиад мөр унгаагаад функцаа бичнэ. За үр дүн. За хэдүүлээ биенжингийг тооцоолдог томьёог харъя. BMI index формула. За томьёон дээр ингэсэн байна. Биенжингийг өндрийн квадрат дэвшүүлээд тэгээд 703-аар үржүүлнэ гинэ. За хэдүүлээ ер нь харъя. За хиймэл оюухан томьёо гаргаж өгсөн байна. Биенжингээ өндрийн квадратт хуваана гэж байна. За өөр ямар томьёо байна хэдүүлээ харъя. За эсвэл ингэ BMI calculator гэд хайгаад үзье. За эндээс харчи томьёогоо шууд. Биенжингээ. За индексийн тооцох аргаслал бол энэ дээр хүснэгтэн дээр байна. За биенжингийг бол энийг хэдүүлээ дараагийн юугаар ярина. За ерөнхийдөө бол томьёо маань яаж тооцоолдог вэ гэхээр биенжингээ жингээ өндрөө 100 хуваагаад за биенжингийг хуваах нь өндрөө 100 хуваагаад квадрат төвшүүлэхээр ерөнхий бол томьёо гарч ирнэ. За нэг өсөндөө ийм гэсэн үг. За шууд бичиж үзүүл хэдүүлээ. Тэгэхээр хэдүүлээ жин гэдгээ git функцаар авчна. За тэгээ хуваахна. За өндрийг бид нэр git функцаар аваад ард нь хуваана тийм үү? 100 хуваана. За тэгээд энэ хуваасныгаа квадрат төвшүүлнэ гэхээр ингэ бичнэ. Хоёр үржих тэмдгээр тавиад өгнө. За энэ үр дүн гарсан үр дүнгээ хэдүүлээ эхлээд ажиллаж гин үг гэдгийг шалгаад үзье. Тэгэхин тулд хариу config text гэж тэнцүү гэж бичээд за энд дээр нүгхөө таны биенжингийн индекс. Ер нь биенжингийн индекс олно гэдэг энэ парам маань болохоор таныг хэдэн хувийн таргалтай буюу хэр хэвийн жинтэй байгааг илэрхийлсэн юм томьёо тодорхойлт байгаа. Энийг бол олон улсын эрүүл мэндийн байгууллагаас баталсан. Тэгэхээр хэдүүлээ энэ англиг болдог аппликейшнийг бичиж байна гэсэн үг. За ингээд биччихье. За тэгээ ажлуулаад үзье. Ажиллах нь үгүй юу те. За энэ дээр хүнийхээ чинг оруулъя. Одоо 100 өндөр нь 180. Тооцоол. Таны биенжингийн ангилал. За ямар ч сан парам маань ажиллаж байна. Тэгвэл энэ хүү парам маань түрүүн багш та бүхэндээ тайлбарлсан. Зөвхөн ингээд шууд индексээр олчихгүй. Хүний биенжингийг олохын тулд зориултын хүснэгт байгаа. Тэр хүснэгтэн дээр өгөхөд хүн хэрвээ 40 кг жинтэй өндөр нь 1.80 м байх юм бол яах нь вэ? Энэ бол хит туранхай.
За энэ цэнхрийг бол хэд туранхай underweight гэж байна тийм үү. За 50 кг байгаад метр 80 байвал бас хэд туранхай. За тэгвэл метр 80-тай хүн чинь 60 кг бол одоо нормал weight тал руу орж ин тийм үү? Энгийн жинтэй. Тэгтээ энэ хэд туранхайч нь дотроо дахиад туранхайч нь дотроо хэд туранхай, бага туранхай, дундаж туранхай. За жин дотроо ороод ирэхээр одоо энэ хэвийн жинтэй гэдэг ногооноор илэрхийлж чинь тийм үү? Одоо энэ 65 кг 180-тай хүндээ хэвийн жинтэй. За дараа нь 80 кг-тай болвол нөгөө хүн маань бас энгийн жинтэй болох нь байна. 90 болж иж бид нэр яах нь энэ overweight буюу таргалт руугаа орох нь байна. За тэгээд 100 болж иж нөгөө хүн маань ерөнхийдөө энэ одоо таргалтын 1-р англи руу орно. Дараа нь 110 болж иж. За хэд вэ? За утгаар ингээ өсөлтөө нь харъя. 110. За бүр 120 болж иж нөгөө хүн маань таргалтын 2-р индекстэй орно. Тэгээд тэрнээс цаашаа 140 150 болж иж бүр таргалтын 3-р индекс рүү орно. Энийг би яаж мэдээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө энэ л байна. Таны биеийн индекс 40-оос их гарвал таргалтын 3-р төвшин, 35-аас 40 хооронд байвал таргалтын 2-р төвшин, 30-аас 35 хооронд байвал 1-р төвшин. За тэгээд 25-аас 30 байвал та таргалттай, 18.5-аас 25 индекстэй байвал та хэвийн, 17-аас 18.5 байвал та дундаж туранхай, за 16-аас 17 байвал та бага зэргийн туранхай, 16-аас бага байвал та хэд туранхай. Тэгэхээр 180 см-тэй хүн угаасаа 40 кг жинтэй байвал ерөөсөө хэд туранхайтай орно. За ингээд хэдүүл одоо фарам авчин дээр баг одоо эрүүл мэндийн хичээлээ үндсэн суурь ойлголтуудыг орлоо. Бараг эрүүл мэндийн хичээл ч юм уу гэж надад санагдаад эхэллээ. За эпгээр бичлээ. Нөхцөлөө шалгана. За бид нар Decanter фарам дээр анхны бол нөхцөлөө шалгаж эхэлж байна. Яагаад нөхцөл шалгаж байгаа вэ гэхээр түрүүний энэ олон нөхцлүүдийг ерөөсөө Python-ы if нөхцөл. Дээрээс нь else elif буюу elif нөхцөлийг бол давхар ашиглаж иж энэ үр дүн гарна. If үр дүн гэж хүчээд үр дүн маань 16-аас 9 бага байвал 9 бага буюу тэнцүү байвал энэ хүн маань биеийн жингийн англи нь хэд туранхай. За элиф байвал нэгэсэндээ 16-аас хэд одоо үр дүн буюу энэ жингийн индекс маань 20 дугаар мөрөн дээр бодсон энэ жингийн индекс маань 16-аас хэд бага байвал таны англи хэд туранхай. 16-аас бага буюу тэнцүү байвал. Харин одоо дараагийн нөхцөл нь 17-оос 9 их үр дүн 17-тоо тэнцүү байх юм бол таны биеийн жин баг зэрэг туранхай гэж гарах ёстой. За, туранхай дотор дахиад ангиллаа тийм үү? Хариу config text тэнцүү. За, давхар ажилтаа авчи. Тэмдэгт мөрийг бол давхар ажилтан дотор бичдэг байгаа. Та хэд маань Python-ын параметрын талаар ингийн одоо суур мэдлгүүдийг авахыг хүсвэл Project Active суган дээр Python параметр гэсэн плейлист байгаа. Тэн дотор 40 гаруй видео бичлэг байгаа. Өмнө зааж исэн гэдэг утгаараа миний би энэ if нөхцөл, elif нөхцөл, за define гэдэг одоо энэ хувьсгч гэж юу, хувьсгчийг хэрхэн бичих вэ гэдэг үйлдэлүүдийг бол заахгүй яваад байгаа. Тийм учраас та тэр бичлэгүүдийг үзэж мэдлэгээ сайжруулаарай. За баг зэрэг туранхай гэж хүчлээ. За цаашид энэ текстийг ингэж олон дахин бичгээр манай энэ хичээлийн маань цаг уртсах учраас copy paste-ийг хуулаад авчээ. За дараагийн нөхцөл маань elif гэж хүчээд elif буюу else if гэсэн нөхцөл байгаа. 17-оос за энэ дээр 16-аас 17 байсан биш үү? Нөхцөл буруу харсан байна. Намайг уучлаарай. За 17-оос үр дүн маань 9 их. За 17
18-аас 8.5-аас эрс бага буюу тэнцүү байх юм бол биеийн жингийн индекс маань дундаж туранхай. За дараагийн LCF. Philip 18.5-аас үрдүн маань эрс их, харин нөгөө биеийн жингийн индекс нь 18-аас 18.5-аас эрс их буюу 25-аас эрс бага буюу тэнцүү байвал энэ маань хэвийн тархалтай. Ер нь хэвийн жинтэй л гэсэн үг. Хэвийн жинтэй. Биеийн жингийн индекс маш чухал. Тэгэхээр энэ нормал байж ижил хүн эрүүл урт удаа наслана гэсэн үг. За дараа нь Philip нөхцлөөр 25-аас биеийн жингийн индекс буюу үр дүн нь 30-аас эрс бага буюу тэнцүү байвал энэ хүн ямар жинтэй байх вэ? Түрүүн үтсэн илүүдэл жинтэй байна. Таны биеийн жингийн ангилал илүүдэл overweight гэсэн үг те. Илүүдэл жинтэй. Энэ биеийн жингийн индекс ч ер нь таныг нөгөө удаан амьдрах сахарын төвшин ер нь одоо хор тавдар мавдар гэж зөндөө олон зүйлийн суур ойлголт болж хувирдаг байгаа. За үрдүн маань 30-аас эрс их буюу 35-аас эрс бага буюу тэнцүү байвал энэ хүн маань биеийн жингийн ангилал нь таргалтын 1-р ангилал. 1-р ангилал. За дараа нь Philip нөгөө хүний буюу одоо үр дүн маань те биеийн жингийн индексийн үр дүн маань тооцоолсон үр дүн маань 35-аас 40-ийн хооронд байвал 40-с бага буюу тэнцүү байвал биеийн жингийн ангилал маань таргалтын 2-р түвшиндөө байна. За харин сүүлийнх 40-с эрс их гэсэн үг тийм үү? Үр дүн маань эрс их байвал энэ хүн маань таргалалтын 3-р ангилал. Буюу одоо монголоор бол хит тарган байна гэсэн үг. Хит тарган. Энэ 1-р ангиллыг бол яг нөө одоо бага зэрэг таргалалтай, дундаж таргалалтай, хит таргалалтай байна гэж ангилж болно. 2-р ангиллыг дундаж, за 3-ыг хит таргалалтай байна гэж үзэж болно. За фарама ажлуудад туршаад үзье. За одоо хэдүүлээ фарама ажиллахдаа Python дээр ер нь ямар ч парам дээр бид нар ажиллаж үзэхдээ тухайн парамыг шалгахдаа хэрвээ энэ if нөхцөлийг бичсэн бол энэ if нөхцөлийн бүх нөхцлүүд ажиллах үеүүдийг дуршина. За тэгэхээр бид нар дээр бүх нөхцлүүд буюу ажиллах үеийн туршилтуудыг гаргахын тулд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 буюу 8 үр дүнг шалгана. За 8 үр дүнг шалгахын тулд хэдүүлээ энэ BMI calculator вебсайтын товчлолтой ажиллая. За 180 кг-ийн жинтэй байгаад энэ хүн маань 25 настай байлаа гэж үтэй. За нас бол ерөнхийдөө нэг юу н хамаахгүй шүү. Өнөөдрийн өндөр насаа авч үзээгүй байгаа. Энэ өндөр G2 байгаа. 185-ын сантиметр өндөр байгаад 65 кг-ийн жинтэй байвал за калкулятор ажиллуулж үзье. Энэ хүн маань хэвэн гэж юм тийм үү? За нөгөө хит туранхай руу очие. 45. Энэ хүн маань хит туранхай. За 45 бол хит туранхай. За ийм үр дүн гарах нь шүү. За парама жингээ 45. Өндөр нь 100. Ажиллаа хит туранхай. За 100. За 100 гарч ийн те. Нэгэсэндээ энэ мөр буюу үр дүн 16-аас эрс бага буюу тэнцүү байлаа гэсэн үг. За дахиад ажиллуулъя. Одоо яах вэ гэхээр хэдүүлээ энэ жингээр
55 болгоё. Өндөр нь 180 55. За энэ 53 болгоё. Дундаж турхай гэдэг товч руу очиж үзэх гээд байна. За тэгвэл дундаж турхай гаргахын буюу бид нэр үр дүн маань 16-аас 17-гийн хооронд буюу 17-аас 9 баг буюу тэнцүү байвал бага зэрэг турхай гэж гарах гээд байна тийм үү? За дундаж биш юм биш үү? Бага зэрэг турхай. За ажиллуулъя. 180-аас өжин 53. Өндрөө огоо эхлээд жингээ оруулна. 53 дараа нь 180. За бодилсан байна. За баг зэрэг турхай. За гарч ийн. За одоо нөгөө хүн маань 56 кг болонгууд энэ шар дээр ирж байна те. За шар гэдэг маань манаагаар дундаж турхай. За тэгэхээр ажиллууллаа. 50 хэд байлаа? 56 байсан. За ингэчий төхөт хэлхцээ хэдүүлээ. Ингэчий. За тэгээд за энэ манай MacBook тэр ингээ алдаа заагаад байгаа шүү. Та бүхэн маань ойлгоорой. Windows тэр ямар ч алдаа заахгүй. 180 56 байвал зөвхөн ажиллуулъя. 180 56 байвал дундаж турхай. 56 180 байвал дундаж турхай. За гарч ийн дундаж турхай. За одоо хэдүүлээ энэ шат руу очие. Дундаж турхайг бол сая 17-оос 18.5-аас 9 баг буюу тэнцүү байвал дундаж турхай. За одоо 25-аас 9 баг буюу 18.5-аас 9 их байвал энэ SLF энэ нөхцөлийн хэвийн жинтэй үзье. За хэвийн жинтэй болохоор одоо мэдээж 80 байх бах тийм үү? 180 cm өндөртэй хүн чинь 80 байвал нормал. За нормалоос бүр яг зах дээр нь утсан байна шүү дээ. Тэгэхээр энэ хүн таруулах асуудалтай гэсэн үг. Тэгэхээр энэ хүн маань одоо ер нь 70 байвал нормалынхаа голд нь очиж байна. За ажиллуулад үзье. Бенжин 70. Өндөр 180. За та хэвийн жинтэй. За одоо дараагийн илүүдэл жинтэй 25-аас 30-ийн хооронд. Гэхдээ 30-аас 90 баг буюу энэ 29 төр мөрөн дээрх LCL нөхцөлийг шалгая. За таргалтаа 95. За 95 кг жинтэй хүн бол одоо таргалтайд орноо. Тэгэхээр бидний энийг бол одоо монголчууд бол тарган биш энгийн байн зөгч ийн гэж их ярьдаг. Тэгтэл яг эрүүл мэндийн шинжилгээ ухааны салбар дээр очих юм бол энэ хүн маань өөрөө таргалтай болж тархнэ. За хэдүүлээ. Програм ажиллуулж үзье. 95 кг-ийн жинтэй 180 cm өндөртэй. Тооцооллоо. Илүүдэл жинтэй. За таргалтай байна тийм үү? За одоо таргалтын 1 2 3 дугаар төвшин шалгана. 1-р төвшин нь 30-аас 35-ны хооронд 35-ийн хооронд. Гэтэ 35-аас 90 баг буюу тэнцвэг үед BMI буюу Бенжинг индексийг тооцоолъё. За тэгэхээр 115-г үзье. Таргалтын 1-р төвшин. Хоёр руу орчихсон. За 110. За 110 бол 1-р төвшөнтэй байна тийм үү? За ажиллууллаа. 110-аас 180. За таргалтын 1-р төвшин одоо 115 болохоор энэ 35-аас 40 хооронд буюу 2-р төвшөнд орсон байна гэсэн үг. Тэгтээ 40-оос 90 баг буюу тэнцүү гэсэн үед. 115 жин өндөр нь 180. 2-р таргалтын төвшөндөө байна. За 3 дахь нь 40-оос дээш буюу хит тарган таргалтын 3-р төвшин. За энэ хүн маань одоо тэгвэл 140-гээ үзэхээр бүр нөгөө хит тарган төвшөнд орох хэрэгтэй байгаа. За ягаад юу гарахаа байлчоо. За графикаар биш энэгээр гарсан байна те. 3 дахь төвшин гэдэг нь. За 135-ыг оруулъя. За 3 дахь төвшин орж байна. За түрүүн 115 гээд дундаж төвшөнгөө бол та бүхэнд харуулсан учраас тайлбарлаг оргисон байгаа. 115 гээд дундаж дээр ирж исэн. За 130.
135 кг-ын жинтэй хүн 180 кг байвал энэ хүн таргалтын 3 дугаар түвшин буюу хэд таргалтай байна. За тэгэхээр манайхан өнөөдөр бид нэр Python-ы Tkinter санг ашиглан биеийн жингийн индексийг олдог парамыг бол ажиллуулж үзлээ. За энэ нь бол парам гэхээсээ илүү application буюу app парамчлал бөгөөд Windows, Mac, Linux үйлдвэрийн систем дээр ажилладаг бидний бодит парамуудтай яг ижилхэн гэсэн үг. Word, PowerPoint, Excel, Google Doc гэдэгтэй ижилхэн application парамуудыг бид нэр хийж байгаа. Тэгэхээр та бүхэн маань манай энэ сувгийг бол анхаарч үзэхэд маш их миний зүгээс баярлалдаг. За ингээ өнөөдрийнхөө бичсэн парамынхаа товч дүгнэлтийг та бүхэндээ өгье. За бид нар ажлын 1-р мөрөн дээр болохоор ажлын сангаа буюу library сангаа дуудж оруулж ирсэн Tkinter сангаа 3-аас 5-р мөрөн дээр ажлын дэлгэцээ win гэж объект файлаар нэрлээд ажлын дэлгэцийн хэмжээг 600-аас 300-аар зааж өгч бэлдээд ажлын дэлгэцийн background өнгийг light blue өнгөөр бол тодорхойлж байршуулсан. Дараа нь 3 левелийг 7-оос 9-р мөрөн дээр байршуулж тавилаа. Левелүүдээ байршуулахдаа мөр багнан бүрээр нь байршуулсан. За тодруулбал левел энгийн левелийг бол одоо тэгдүгээр мөрний 1-р баган дээр голлуулад биеийн жингийн индексийг олдог парам гэсэн левелийг бол байршуулсан. Дараа нь та жингээ оруулна уу гэдэг левелийг 1-р мөрний 1-р баган дээр, өндрөө оруулна уу гэдгийг 2-р мөрний 1-р баган дээр оруулсан. За ингээд дараа нь entry box орох шаардлага гарсан. Энэ маань одоо өндөр жингээ авах учраас тэгэхээр 2 entry box оруулахын тулд жин өндөр гэсэн 2 хувьцагчийг бол зарлж өгсөн. Гэхдээ зарлж өгөхдөө ард нь double variable буюу одоо нэгэсэндөө Python дээр бол яг нь бутгай тоо авах боломжтой болсон байгаа. Tkinter дээр бол бутгай тоог float гэж бичихгүйгээр бид нэр double var гэсэн хувьцагчаар зарлж өгдөг. За ингэж 2 жин өндөр 2-оо зарлж өгсөний дараа entry буюу одоо input box-оо оруулж өгж байгаа. Input box-оо оруулахдаа text variable хэсэг дээр нь жин өндөр гэдэг хувьцагчуудаа оноож өгж байгаа. Тэгвэл энэ хоёрыг ерөнхийдөө байршуулахдаа болохоор 1-р мөрний 1-р баган дээр 1-р оролт нэгийг байршуулсан. За харин оролт 2-ыг 2-р мөрний 1-р баган дээр байршуулсан. За дараа нь бид нэр ерөнхийдөө бол довчлуураа бол байршуулсан байгаа. Довчлуураа энэ 38-р мөрөн дээр бичсэн. Довчлуур маань 3 параметртэй. 1-р нь ажлын дэлгэцэн дээр байршуулах биеийн объект авсан. 2-дугаарт нь довчлуурын маань энэ тооцоол гэсэн харагдж байгаа хэсгийг бол текстийг бичсэн текст хувьцагчин дотор 3 дахь нь command буюу энэ довчлуурыг дарахад биелэх үйлдэлийг бол command үйлдэлээр бол тодорхойлно. Command дотроо тооц гэсэн функцийг дуудсан. Тооц функц нь 19-оос 36 дугаар мөр дээр бичигдсэн байна. За тэгэхээр энэ довчлуураа 3 дугаар мөрний 1-р мөрөн дээр 3 дугаар мөрний 1-р баган дээр бол байршуулсан. За энэний араас бид нэр хариуг олж байгаа текстийг хариу level гэж нэрлэж зарлаад текст нь хоосон байхаар бид нар бол зарласан байгаа. Яг хоосон байхаар зарласан бэ гэхээр үр дүн гараагүй байдлаар зарласан. За энийг бол яг хоо энэ дээр одоо таны үр дүн гарна гэж бичиж болно. Таны үр дүн энд одоо гарна хэвлэгдэн л гэсэн үг л дээ юм. За энийг хаагаад дахиад ажиллуулъя. За тэгэхээр ингэж гарч ийна гэсэн үг. Таны үр дүн энд хэвлэгдэнэ. За 16 дугаар мөрөн дээр байршлыг 3 дугаар мөрний 1-р баган дээр гэж байршуулсан. Тэгвэл өмнөх хичээлдэр бас тайлбарласан та бүхэндээ. Хэрвээ энэ бичигэл маань ингээд ард нь гэрэл функцэн залгаатай байвал энэ парамын үр дүн хэвлэгдэхгүй. Тийм байгаач энд алдаа цаана. Float division by 0 гэдэг. Тийм учраас энэ бол ерөөсө бутгай тоондоо ерөөсө хамаарахгүй. Энэ үр дүн ерөөсө гарахгүй байгаа шүү. Тэнгүүт хариугээд өөрөөс нь хамаатуулаад цэг гэрээд гингүүт энэ үр дүн шууд ажиллана. Түрүүн бол хэдүүлээ зөндөө ажиллаж үзсэн. Туршаад яах вэ? За тэнгүүт бид нар функц тооц гэх функцийг энэ 3 дугаар мөрөн дээрээс 38 дугаар мөрөн дээрээс дуудангууд тооц функц маань 19-оос 38 дугаар мөрөнд 36 дугаар мөрөнд бичигдэж байгаа. Энд бичигдэхдээ хамгийн гол нь
diff буюу define гэсэн түлхүүр үгийг эхний 3 үсгээр бичигдэж байгаа. Тэгээд toss функцаа тавиад тодорхойлох цэгээ тавиад Python-ы өөрийнх нь бичиглэлийн нэг онцлог буюу баган мөрөнд оруулж бичиж байгаа. CC нэмэх хэлэн дээр бол яг гоё хаалт бичдэг тийм үү? Энэ буржгар хаалт буюу curly хаалт гэдэг сумын хаалт гэж нэрлэдэг. Энэ нэр бичгүүгээр Python дээр тэмдэгтийн зай авдаг. За энэ дотор нь зайгаа авч бичээд enter дарахаар ерөнхийдөө бол зай нь ороод ирдэг. За үр дүн гэдэг хувьсгч нь бид нэр жинг өндрөө 100 хуваагаад за 180 100 хуваа гэсэн үг тийм үү? За тэрийг квадрат твшүүлээд жингээ хуваачиж байгаа. Ингэж болсон. За ингэж болохтой энэ get функцаар хэрэглэгчийн keyword-ноос буюу keyword listener буюу одоо keyword-ыг сонсож гин гэсэн үг хэвгүй юу? Ер нь бол branch-ийн төвшөнд нарийн мэргэжлээр очих юм бол тэнд get функцаар утгыг авч яана гэсэн үг. За ингээд үр дүн маань гараад ирэнгүүт хэрвээ үр дүн нь 16-аас эрс бага буюу тэнцүү байвал та хэд туранхай биенжингийн англи нь энэ нөхцөл хэрвээ биелэхгүй бол else if буюу elif нөхцөлийг шалгасан 16-аас 17-оос 10 үр дүн буюу BMI индекс маань бид энэ дээр BMI индексээ үр дүнд хадгалж ийн гэсэн үг. BMI индекс буюу үр дүн маань 17-оос эрс бага буюу 16-аас эрс их байвал бага зэрэг туранхай. Үр дүн маань 17-оос эрс их 18-аас 8.5-аас эрс бага буюу тэнцүү байвал дундаж туранхай. За elif нөхцөл дээр үр дүн маань 18.5-аас эрс их 25-5-аас эрс бага буюу тэнцүү байвал хэвэн жинтэй. За дараа нь elif дээр үр дүн маань 30-аас эрс бага буюу тэнцүү 25-аас эрс их байвал илүүдэл жинтэй. 30-аас эрс их 35-аас эрс бага буюу тэнцүү байвал таргалтын нэгдүгээр төвшин бага зэрэг даргалтай. 35-аас 40 хооронд тэгтээ 40-оос эрс бага буюу тэнцүү байвал таргалтын 2 дугаар төвшин буюу дундаж таргалтай. За үр дүн 40-оос эрс их байвал таргалт нь 3 дугаар ангилал буюу хэд таргалтай гэсэн юм ангиллууд хэвлэгдэнэ. За 40-р мөрөн дээр тэгээд байнга давтаж үзүүлэх зорилгоор win main loop гэсэн функцийг бол энэ дээр ашиглаж тавьсан байгаа. За ерөнхийдөө diff функцны дотор болохоор if-ийг else if буюу elif нөхцөлтөөр бичиж өгснөөр бид нар нийтдээ 1 2 3 4 5 6 7 8 нөхцөлийг зэрэг шалгаж байна гэсэн үг. За энэ бол параметрийн гайхамшиг сэтгүүн цар хүрээг тэлж таныг хөгжүүлэх боломжийг бол олгож өгдөг. Парам бичнэ гэдэг бол ерөөсөө л шүлэг бичиж байгаа лугаа адил. За шүлэг бичиж байгаа хүмүүс бол үгийн уран тансгаар тухайн зүйлийг бичиж хүнд бол таниулж үлдээдэг. За одоо талигаач алдарт боржгоны бор талыг бичсэн лав сүрэн найруулагч шиг одоо найруулагч гинэ нөгөө зохиолч яруу найрагч шиг бид нэр парамын үг синтакс бичигэл функцууд эдгээрийг одоо хувьсгчуудыг ашиглаад яруу тансаг парамыг зохиож сурах ёстой. За ингээ өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ биенжингийн индексийг олдог програмчлалыг тайлбарлаа. Танд манай сувг таалагдсан бол та манай сувгийг subscribe хийж дагаарай. Мөн миний энэ хийж байгаа үйлдэлийг та үнэлсэн бол бяцхан үнэлэмж болгож сэтгэлийн хандивыг доор танс руу шилжүүлээрэй. Мөн бичлэг маань танд таалагдсан бол бичлэгийг маань лайк дараарай, шеэр хийж бусдад түгээгээрэй. Мөн өөрийнхөө сэтгэлдээ энэ програмыг хэрхэн засаж сайжруулах боломжтойг та доор комент хэсэгт бичээрэй. Ингээд дараагийн хичээлээр хэдүүлээ уулзцаая. Баярлалаа, баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.